Жаргал гэдэг би Mobicom корпорацийн M-Office гэдэг хамтын офисын менежерээр ажилладаг. За миний хувьд гэх юм бол би электроник инженер мэргэжилтэй. 2009 онд ШТС-ийн албан мэдээлэл технологийн сургуулийг төгсөж бакалаврын зэрэгээ хамгаалсан. За тэгээд шууд 2010 онд би Англи улс руу яваад тэнд мэдээллийн технологийн менежмент гэдэг чиглэлээр мастерын зэрэгээ хамгаалж ирээд тэгээд 13 оноос хойш Монгол улсад ажиллаж байгаа. Яг одоохондоо би бол яг инженерийн ажил хийдэг л дээ. Ер нь бол яг тухайн үед оюутан болж байхад мэдээж яг компьютер, технологи, техник нэлээд хөгжиж исэн. Тэгээд өөрөө их компьютер дуртай, за програм бичих дуртай тийм байсан учраас электроникийн ангийг сонгож ирсэн. Электроникийн анги нь болохоор өөрөө их онцлогтой. Ягаад тэгэхээр холбооны сургуульд электроникийн анги их олон төрлийн хичээл үздэг л дээ. Хардверийн хичээл үздэг, софтвер үздэг тий. Одоо радио холбоо, цэглэх холбоо бүх талын одоо юу гэх юм мэдээллийн технологийн салбарын бүх мэргэжлийн суурийг үздэг тийм анги байдаг. Тийм болохоор тэр ангийг сонгож суралцсан байдаг. Тухайн чинь бид нэр юу авдаг гэсэн конкурс өгөөд их авдаг гэсэн хэрэг. Тэгээд хуваар авч яхад програм хангамжийг дууссан байсан. Тэгээд дууссан байж таараад тухайн сургуультаа суралцсан мөрөөс учраас байсан хуваарийн дагуу электроник инженерийн электроникийн мэргэжлийн хуваар авч ирсэн. Гэтэ ер нь бол тухайн мэргэжлэрээ яг мэдээж мэдээлэлтэй байсан учраас сонгосон. За тэгээд 9 онд сургуулаа төгсөөд нэлээд олон газар шалгалт өгөөд ярилцлаганд ороод тий нэлээд явж үзсэн. Тэгээд олон газраас ч санал авч ийсэн. Тэгээд ер нь өөрийгөө яг бүрэн боловсрсон, сайн болсон хүчин болоогүй байна гэж одоо үнэлсэн учраас өөрийнхөө одоо цаашид хөгжүүлэх шаардлагатай. За гадаад хэл тэгээд дэлхийн нийтээр юу болж юм тийм юмд ер нь байнга одоо ярхан байх хэрэгтэй байна гэдэг бодсон үүднээсээ явж мастер хамгаалсан. Тийм яг нэг талаараа шууд бакалавра төгсөөд мастер хамгаалах нэг жоохон дутагдaltaй тал нь ажил дээр гарч үзээгүй учраас практик одоо арай дутуу байдаг. Шууд мастер хийхийн нэг давуу тал нь маш их цаг хугацаа юмдаг. Тийм давуулан сул талтай санагдсан надад. Би 13 оноос хойш Mobicom корпорацид ажилд ороод бизнес хөгжүүлэлт, за бүтээгдэхүүн хөгжүүлэлт, стратеги, төслийн менежмент гэсэн олон төрлийн ажил хийсэн л та. Тэгээд хамгийн сүүлийн 3 жилийн хугацаанд төслийн менежерийн ажил хийдэг байсан. Тэгээд саяхнаас 11 сараас одоо үйл ажиллагаа хариуцаад ажиллаж байгаа. Арай ондоо юм хийж байгаа. Гэтэ ерөнхийдөө төслийн менежер хийж байхад би өглөө ажил дээр нэлээд эртэрдэг байсан л та 8 цагууд ирээд за ер нь ажлын өдөр мэйлээ шалгахаар эхэлдэг. Мэйлээ шалгадаг. За тэгээд төсөл дээр ажиллаж байгаа учраас мэдээж төслийнхаа планыг шалгах. За хаана юу хийгдэж байгаа вэ? Хизээ ямар таскууд дуусах вэ те? Тэрний дараа юу орж ирэх вэ? Тэгээд бүх прогрессыг шалгаад 9 цагаас хойш ер нь хуралдаа суудаг. За тэгээд ер нь төсөл дээр болохоор аюу хүнтэй уулзаж хуралдах хэрэг гардаг. Тэгээд ер нь өдрийн тал нь хуралцаараа дуусдаг. За тэгээд дараа нь үлдсэн одоо өдөөс хойш хугацаанд талд нь одоо юу гэдэг тухайн хурлууд дээр ярилцсан зүйлс, за гаргасан шийдвэр, за тэгээд цаашид одоо авч явах шинээр гарч ирсэн таскууд ч юм уу тэр болгоныгоо бүртгээд тэмдэглэлээ хөтлөөд за тэг үлдсэн хугацаанд нь өдөөс хойш одоо юу гэдэг 3-5-6-гийн хугацаанд хооронд ч юм ахаад
тухайн өдөр ирсэн мэйлүүдтэй хариулж өгдөг. Тэгээд 6-аас хойш 7 цагийн хооронд за ер нь төсөл маань юу болж байгаа лээ гэдэг жоохон томоор боддог л доо. За нэрээ жоохон чөлөөтэй сууж байгаад бодоод том зургаар нь хараад цааш яах вүлээ, юун дээр анхаарах вүлээ, за ямар нэг риск байгаа билүү тий. Тэрнээс би яаж сэргийлэх ёстой вэ гэх мэтчлэр ер нь жоохон бодлогын чанартай юм хийдэг гэсэн. Ингээд нэг тиймэрхүү байдлаар өнгөрдөг дөө ер нь. Тэгээ олон төсөлтөөр ажилласан. 2017 онд Mobicom корпорацийн сүлжээний одоо юм бэ тэлэх том төсөл хэрэгжсэн байдаг. 17 онд Mobicom корпорац орон даяар 4G сүлжээ сонсорон газарт бүх газарт 4G сүлжээ нэвтрүүлсэн. За тэр төсөл дээр би ажиллаж байсан. Тэр төслийн хувьд ер нь түүхэнд байгаагүй том амжилт гаргасан байна. Яаж бид нэр ямар одоо үр дүнд хүрсэн бэ гэхээр ер нь 6 сарын хугацаанд 700 гаруй бааз станц хасааж маш богино хугацаанд их өндөр үр бүтээлтэй тэр төслийг дуусгасан байна. Тэгээд энэ юуны үр дүн байсан бэ гэхээр ерөнхийдөө маш сайн төлөвлөлт байсан. Нэгдүгээр хоёрдугаартаа асуудал болгон дээр тулж ажилладаг тий. Жижиг асуудал гарлаа гэх тэрийг ерөөсөө хойш нь тавьдаг. За тэн дээр нэг дүрм хэрэгжүүлсэн одоо нэг ер нь төсөл болгон дээр нэг төлбөрийн дүрм хэрэгжүүлдэг хгүй бид нар. За юу гэдгийг жишээ нь одоо 1 цагийн дотор болохгүй байгаа юмны талаар би мэдээлэл авмаар байна гэдэг дүрмийг тэр төсөл дээр хэрэгжүүлжсэн. За тэгээд тийм хурдан хугацаанд асуудлуудыг одоо асуудалтай нүрт тулаад хурдан хугацаанд шийдэж чадсны хүчин бид нэр багаараа за тэгээд хамтарч ажилладаг байгууллагууд бус бүх одоо том багаараа нийлээд 6 сарын турш 700 гаруй баацтай сасаасан тийм амжилтанд хүрсэн. За 18 19 оны хувьд гэх юм бол миний хувьд нэлээд том төслийн нэг нь Mobicom корпорацийн шинэ офис төслөөс. За яг тэр төслийг ахалж анхнаас нь ажиллаад дуусгах хүртэл нь явсан нэг 8 сарын хугацааны төсөл боллоо да тий. Тэрэн дээр ер нь одоо юу гэдэг бага их хомж жижигхэн багтай ажилласны хүчин бас 3 хугацаанд дуусгах чадсан болов гэж боддог. За өөр төслүүд их юм бол одоо бидний одоо энэ сууж байгаа M office дааны нас миний хэрэгжүүлсэн төсөл одоо өөрөө үйл ажиллагааг хариуцаа явуулдаг. За энэ төсөл маань бас их богино хугацаанд хэрэгжсэн 3 сарын дотор. Тэгээд амжилттай 11 сарын 15 нээлттэй хийсэн. За ер нь тэгээд төсөл болгон өөрийн гэсэн онцлогтой өөрийн гэсэн арга барил төсөл болгон дээр тухайн төсөлтөнд тааруулж арга барилаа өөрчлөх бас хэрэгтэй болдог. Тэр бас төслийн менежер хүний сурах одоо өөрт нь өөрөө тэрийг мэдрэх тийм нэг одоо арга барилын хэлбэр юм да. Тийм зайлшгүй байх шаардлагатай гэж боддог л даа. Мэргэжлээ сонгож байгаа залуучуудад хандаж хэлэхэд ер нь яг чи өөрөө эхлээд өөрийгөө сайн таних хэрэгтэй болоо тий. Чи юу хийж чаддгийг, юу хүсэж байгаа, ямар хүн болмоор байгаа гэдгээ маш сайн удаан хайх хэрэгтэй тий. Өөртөө ярилцах хэрэгтэй. Заавал эдийн засагч, математикч болох албагүй тий. Тэгээд одоо бас хамаагүй хийсвэрлээд хөнгөн тийм сэтгэл одоо хөөрөлтөй автагдаж бас болохгүй. Айл болох балансаа барих хэрэгтэй байна. За мэргэжил сонголтын хувьд яг миний хувьд яг тийм мэргэжил сонгуул одоо юу гэх юм дээр шүү хэрэгтэй шүү гэсэн юм бай. Одоохондоо нэг бодогдохгүй байна л да. Гэхдээ яг орчин үед юу хөгжиж байна гэхээр одоо мэдээлэл дээр суурилсан, датан дээр суурилсан тэрэн дээр ажилдаг тийм мэргэжил айгүй ер нь ховор Монголд ялангуяа. Монголд дата сайентист, дата аналистууд, бизнес аналистууд их ховор байдаг. Тийм хүмүүс өөрсдөө ажлын туршлагаараа мэргэжсэн байдаг болохоос биш яг тэр чиглэлээр сурсан номын дуу сонсоод мэргэжсэн залуучууд их ховор. Тэгээд ер нь аль ч компанид очисон одоо ерөөсөө мэдээллийн бааз те
мэдээллийн сан гэдэг нь аюул чухал болсон. Тэрэн дээр тоглоод бид нэр аюул үнэтэй шийдвэр хэцүү шийдвэр гаргахад тэрийг хөнгөжүүлдэг болсон. Мэдээлэл дээр ажиллаж анализ хийхэд одоо юу гэдгийг удирдлагын түвшинд тэр мэдээллийг бид нар хүргэхэд маш их цаг хугацаа хэмнэдэг тэр компани ресурсыг аюул хэмнэдэг тийм ажлын байр ер нь их дутагдаад дутмаг юм шиг санагддаг миний хувьд. Хэрвээ чи тийм юм сонирхолтой байвал миний зүгээс санал болгох мэргэжлийг бол дата аналист, дата сайентист гэж хэлмээр. Ер нь яг хөвчлэн өөрийгөө сонссон дээр яг үнэхээр юу гэдгийг одоо цаг хугацаа хэмнэхийн тулд хэрэг өөртөө ярилцаад ийг удаа тавьж юм уу те олохгүй байх юм бол хин нэгэнтэй ярилцаад үзэх хэрэгтэй. Тэр хүмүүс маань одоо юу гэдгийг заавал аав ээж багш байх албагүй. Ажлын талбар дээр гарцсан байгаа. За гэр бүлд чинь ч юм уу хамаатан сатан ч юм найз нөхөд донд чинь тийм амжилттай явж байгаа хүмүүс байвал тэр хүмүүстэй ярилцаад үзтээ. Ер нь ажил хийхэд ямар байна? За танай компани юу гэдэг одоо ямар мэрэгжилтэй хүн хэрэгтэй байдгийг те аль мэрэгжлийн хүмүүс ер нь олдохгүй байна гэдэг ч юм уу те. Тэгээ сүүлийн үед анзаараад байхад одоо мэдээллийн сувгуудаар харахад мэдээллийн технологийн мэрэгчлэр сурч байгаа залуучуудын ховор болсон байна гэдэг мэдээ гараад байгаа. Тэрэнд би айгу гайхаад байгаа. Яагаад гэсэн юм бол гэдэг. Уг нь бол биднийг их сургуульд орж явах үед ерөөсөө хамгийн эрэлттэй айгу ерөөсөө олддгүй тийм мэрэгжил байсан. Тэгээ одоо үед яагаад хүмүүс сурахгүй байна вэ гэдэг нөгөө талаар нэг талаар бодох юм бол бас магадгүй мэдээллийн технологийн чиглэлээр заавал сургууль сурч диплом авах шаардлагагүй болсон. Нэг талаар тэ. Нөгөө талаар нарийн мэрэгжил хүсэж байгаа бол тэр талаараа сурахаас арга байхгүй. Тийм нэг хоёр зам дээр ирсэн болов уу гэж би бас бодож байгаа. Тэгэхээр ер нь яг ажил дээр явж байгаа ажил хийгээд ажил хийж байгаа тийм хүнийг л сонссон илүү дүнтэй байна. Юу ди ёс зүйтэй байх хэрэгтэй. Одоо юу ди зарчимж ёс зүйтэй. Тийм өөрийгөө тийм байлгаж чадвал тий хаач очсон ер нь ямар ч компанид ажилласан, хуваарь ажиж юм хийсэн, гэр бүл дээрч тэр амьдрал дээрч тэр бүх юм хэрэг болтой айгуу чухал хандлагын нэг юм удаа тий миний бодлоор. Мэргэжлээс гадна ер нь ажил дээр хамгийн чухал юм хандлага чухал гэдэг. За хандлагын дараа ерөнхийдөө ажил дээр гарч ирээд яг их сургуульд үтсэн юм чинь их одоо сүртэй хэрэг болохгүй тий. Яг тэр их сургуульд үтсэн онол чамд юу гэдэг вэ гэхээр ажил хийх суурийг тэр суурин дээр чи өөрөө яаж хийх үү гэдгээ өөрөө суралцсан. Ороод инженер байлаа гэхэд нэг компанид ороод шинэ систем дээр суун тэр систем дээр одоо тэр системийнхаа тухай чи өөрөө суралцах хэрэгтэй болно. За тэгээд хурдан хугацаанд суралцаж чаддаг зөв хандлагатай. За тэгээд ажил дээр хэрэгтэй тийм soft skill гэдэг сурах хурдан хугацаанд сурч тэрийг ашиглах чадвартай тийм л залуучуудыг илүү үзэх болов да. Яг сургуульд сурахын хувьд бол Монголд ч зэрэг ялгаагүй онлоо үзнэ, гадаадд ч ялгаагүй онлоо үзнэ. За гадаадд яагаад давуу талтай байдаг вэ гэхээр илүү их одоо практикийн тэр хүнийг нь өөрийг нь хөгжүүлэх талын хичээлүүд их ордог. Тэрэн дээр чи тэрнлүү чиглэсэн их бие даалтууд ирж хайхтай, ирэл хайгуул хийх тиймэрхүү төрлийн бие даалтууд аягүй их байдаг. Тэр тал дээр хүүхдүүдийг ажиллахыг илүү үздэг. Тэгээ өөрийг нь нээдэг, өөрийг нь ярьдаг болгодог. Онол заахаас илүү их миний хувьд практик заадаг юм болов уу гэж боддог. Монгол сургуульд бол яг нөгөө хичээлүүд бүгд л үздэг хичээлүүд ч хүн болгоо яг нэг л хичээл үздэг. Тэр нэг л бие даалт хийдэг, нэг л шалгалт өгдөг. Тэгээд ер нь арга барилыг жоох өөрчилчихвэл мэдээж одоо Монголд тиймэрхүү сургалтын системийг нэвтрүүлчихвэл ер нь их ялгаа байхгүй болчих واخ гэж байна. Гэхдээ тиймэрхүү юм гэвэл эхний ээлжинд ерөөсөө англи хэл ерөөсөө тийм excuse биш болсон. Тэгээ англи хэл сураагүй бол ерөөсөө чиний хог болсон. Ерөөсөө ямар ч тийм юу байхгүй, өршөөл байхгүй. Одоо нийт зах зээл дээр бол англи хэлг болж явахгүй. Тэгээд дэлхийн
мэдээллээс ерөөсө хоцорч болохгүй. Хоёрдугаар. За юу гэх юм заавал C ч юм уу хэл одоо програмчлалын хэл сур гэхээсээ илүү маш сайн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Миний хувьд common sense тийм. Зах зээл дээр юу болж юм. За технологи хаашаа чиглээд байгаа. За Монгол улс хаана яваа? Монгол улс хаашаа чиглээд байгаа тийм. Танаг тэр чиний ажилд орох гэж байгаа компани чинь юу гэдэг компани. Тэр төлөлийн ер нь нэлээд өргөн мэдлэг боловсролыг цуглуулчих бол яг хөө C хэл сурах ч юм уу програмчлалын хэл сурах бол дараагийн асуудал байхгүй. Миний хувьд хамгийн ихний зүйл гэвэл тэрийг хэлэх байна да.